Тэмүүжний амжилт толох аян замд авуу болон үеэл дахын багтаасан төрөл төрөсөд нь тэрнээс хэд удаа урван тэрсэлсэн боловч шадар дагагсад нь харин юрээс урван тэрсэлсэнгүй юм а. Энэ нь түүхэндгүй явдал мөн. Уудам тал ахтын нуруунд дээр өссөн Тэмүүж нь өөрийн онцгой оюун бэлэг ярхай харцаараа хүн таниж хүн хэргэлдэг байжээ. Арван нэгдүгээр анги. Соргон шараа. Чи намайг Тэмүүжин дагаар орохыг ядгаад байдаг. Гэтэл би тэрний хүзүүг шархтуулсан болохоор намайг өршгөн гэж үү дээ. Би чиний хоёр гарыг номтой чинь холбон уйчаар тэр лав чамайг өршөөх үү за. Хэрэггүй. Тэмүүжин би хэлсэн үгэндээ хүрнэ. Өнөөдрөөс эхлэн та бүхэн бүгдээрээ миний Монгол улсын иргэд боллоо. Хаант талархлаа. Наахан дунд нэг эрхийн мэрэгэн харваач байдаг. Тэр хүн эгээтэл минь өрлөг жанжин боорчин амьд хуржиг шахаж байсан. Харин хэд хоногийн өмнө миний хүзэг оногч харвсан. Тэр муу зөлөг хаана байна? Энд байна. Муу зөлөг чи яхаар хаант цөгддгүү лээ? Цөгдгөж байна. Хаанта. Боорчиг болон таныг миний сум шархтуулсан билээ. Хаантанта алыг бол алганы төдий газрыг алаг болгож өмхөрөх алд бие минь байна. Аврыг гэж санаад амийг минь сойрхвол алд гэсэн газар чинь харайж очоод би хар усыг залгидал хад чулуу хэмхэртэл хайр дайсан довтолж хаан чамд би туслая. Чи дайсагнаж холсон явсан муухгүй элдэг сайн ир байна. Хаанта 6-тай ганц сум гардтаж үзээгүй хүн шүү. Харин энэ удаа буруу хүнээ харвсан байна. Энээс хойш чи харвах сумны минь зэв болж ажуу авиргнаас минь битгий олдороо. Халдах муу дайсны хар зүрхийг харвж бай. Хаантан таны сарилгийг дагая. Энээс хойш чамайг зэв гэж нэрлэж бай. Хаанта нэр харилсанд гял алаа. Бос зэв. Соргон шараа. Анаа хүү охин хөргөн хаана байгаа лээ? Тэнд байгаа. Би амь аварсан ачтнуудтайгаа очиж уулзъя.
Чулуунаа. Танаа эцэг та хоёр биднийг хуурсан байна. Хэрвээ тэр нь тагаар орвол бидний ихнэр хүүхдийг булаахгүй гэд байгаагүй лөө. Гэтэл яхаараа Тэмүүжин миний хасаг дээрх хайртай ихнэрийг минь булаах гэдэг байдаг үлээ. Хэлээд гिचээ. Төвгөө миний үгийг сонсоо. Хэрвээ бид нар тэрэнд эсэргүүцэл үзүүлэхгүй бол хэн ч ихнэр хүүхэд эд төрөнгө алдахгүй байх болно. Энийг Тэмүүжин өчигдөр аавт минь хэлсэн юм шүү. Энийг сонсцгоо. Эртнээс хойш дайн байлдааны ялсан тал нь эд хөрөнгө олзлоо авах хэрэгтэй байдаг юм. Өөдөөс эсэргүүцний өөрчлөлгүй алсугаа. Адаад. Шалуута. 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 Чи намайг хорлоо. Алив. Шалуута. 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 Та нар намайг тавьчихдээ. Тавьчихдээ. Тавь гэж байна шүү. Тавь гэж байна. Тавь гэж байна. Тавь. Хатам. Юу шүү. Наадгаа тавь. Шалуул бусдад алуулчихсан. Ах ч гэсэндээ алуулах гээд байна. Хаанта. Зэлмэ, мохлоо. Байна. Та хоёр хурдан сохрон шаранд очиж юу болж байгааг үзчихээ тэр. Яадаг ч байсан чулууныг нааш навчруу. Мэдлээ. Хадаа. Хадаа. Чи нэр хадаа нү? Тэмүүж. Хадаа. Хаач. Хөөе битээ. Хадаа. Чивэл миний ачтаа өвдөг шороодох ёсгүй. Хажим чи над битээ сүгт. За. Хадана. Чи сая шалуут хүнд алагчглаа гэлээ. Тэр юу хүн блэ? Тэр миний нөхөр байсан юм аа. Дайны талбарт биш. Чиний итгэл алдсан явдлаас болж алагдлаа. Явцгаая. Хаанта. 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 Манай хүргэн алагдчихэ. Бид нар жаахан оройтсон бол чулуун ч гэсэн амьгүй болох байж. Яагаад тэр вүлээ? Тэд нар яхаараа гэмгүй хүмүүсийг алж байдаг үлээ. Өчигдөр аав тайчуудын хүрээнд ирээд биднийг эсэргүүцэхгүй бол эхнэр хүүхэд эд хөрөнгийн маань булаахгүй гэж хаантан таныг амласан гэж хэлсэн билээ. Гэтэл тэр хүмүүс бидний эд хөрөнгийг булаан дээрэмдэх гэхээр нь манай хүргэн тэдэнтэй маргалдан тэмдэглэснээс болоод алтан амиа алдлаа. Харин намайг таргуудагийн шадар хүн болохоор хааны эсрэг услах өдөөх гэж байна хэмээн гүжирддэг байна шүү. Яахлаар ингэж байгаа хэрэг вэ? Энэ тэгэж хууль цаазыг гуул цаа шиг болгодог үлээ. Мухлаа. Чи яваа тэрслүү этгээд үдэг бариад. Хаанта. Тэд танаа аваа даритагийн хүмүүс байна лээ. Тэмүүжин. Чи яах санаа байна? Харин та нар юугаа хэлээд байгаа юм? Та нар яаж байна? Битгэл. Тэмүүжин бэ чиний авгах чи шүү дээ. Чи намайг авгахаа гэж мартаа юу? Би өнөөдөр чамд чиний эзэн хаан гэдгийг сануулад өгье. Өргөсөн тангаргийн дагуу өндөр дээш ширээн залсан хаан эзэн гэдгийг мэдэж ав. Намайг тавь. Таваач. Тэмүүжин. Тэмүүжин. Би чиний төрсөн авах шүү дээ. Тавь гэж байна.
Хадаа минь 23 жилийн өмнө аргуудаа миний толгойг авч туг тагих гэж байсан билээ. Гэтэл танаахан амь насаа гаргуунд нь гаргаж намайг аварч байсан удаатай. Би та нарын ачийг хариулж амжаагүй байтал манаахан эндүү хэрэг хийж эр нөхрийг чинь хөнөөжээ. Яста муухай юм болжээ. Хадаа халуун нулимсаа халигах зүрхний минь эмзэглийг үүсэдрэ. Тэмүүжээ. Хадаа энэ удаагийн золгүй явдлыг мартаж болохоо. Би чамайг аз жаргалтай очруулах болно. Эдэлж баршгүй эд хөрөнгө эрх мэдэл чамайг хүлээж байна. Надад тэрнийг идэх буян зай яахан байх вэ? Байлгүй яах вэ? Би чам тэр бүхнийг хүртэх болно. Хаан та яахан тэгж болох вэ? Болохгүй. Хадаа минь. Чи бид хоёр 23 жилийн өмнө хоньны унгасанд хамт байсан өдөр хоногуудыг мартлаа гэж үү дээ. Би яалаа гэж мартах үлээ дээ. Тэр үед би мөчрөөс тасарсан өнчин авч мэд дээсэн дөрөөн дээр дэнжигэнж байсан амьтан байлаа. Чи болоо миний анх удаа хавтаж ойрдож үзсэн эмэгтэй хүн. Халуун өрөөд илгэн халигах зүрхнийг минь бүлээцүүлж байсан. Тийм болохоор би чинийхээ онгон дээд хэрэггүй ариун сэтгэлийг яах мартах вүлээ? Нэрэн гэж үү? Үнэн гэж үү те? Өнөөдрийн золгүй тохиолдлыг мартан миний тэргэд байж урдын ач буян хариулах боломж олгохыг зөвшөөрөөч дээ. Тэмүүжээ. Окей ханта. Юу болов хадана? Би 23 жилийн өмнө өөрийн чи ихнэр болох сэхүн хүсэл байхгүй гэдгийг хэлж байсан босоо. Чи юу гэнэ? Би одоо чамайг өөрийн ихнэрээ болгон аавна. Яг одоо. Үгүй. Би хаан эзэн болохоор хэнч миний зарилгийг зөөч хүчиргүй. Би чамд хайртай байсан болохоор чамайг ихнэрээ болгон авч байгаа юм. Би гагцхүү таны боол шивгчин байж үрд танда үйлчилж явах хүсэлтэй байна. Би чамайг өөрийн баг хатнаа болгоно. Үгүй ханта. Боол би яхан зориглох үлээ. Боол би явъя та. Хадана. Чи надаас битгий холд. Би чамайг хүсэж байна. Би цацрын чинь хажууд хар аваахагаа барьчихад хэрэг улсын цагт чинь танд ирж үйлчилж байя. Дорд надад өөр нэг хүсэл байна. Хэл дээ. Та дайртайгааг тавьчих та. Би та хоёрын дунд ясаа их хүсэлгүй байна. Үгүй. Тэр миний хааны сүр хүчин талдсан болохоор би тэрнийг бариулсан хэрэг. Тэрнийг барьсан шалтгаан зөв боловч бусад хүмүүс таны амийг аварсан урдын ачааллыг санаж ийм үйлдэлээ гэх болно шүү дээ. Тийм болохоор хаант нь тэрнийг тавих хажаам уу? Тавьсан дээр. За яах вэ? Би тэрнийг тавиулъя. Хаанта. Танда их баярлалаа. Боол би явъя. Собэдэ. За, Чи очоо тэр дартайг тавиулж. бидлээ. Ханта. Хоёр таачууд хүн танд вараалахыг хүсэж байна. Нэг нь өчигдөр орой нөгөө нөнөө өглөө ирсэн юм. Аргуудаагийн тухай чухал мэдээтэй ирцгээсэн байна. Зөөтэй. Одоох наашаа авъя. Бидлээ. Аанар надад ямар хүсэлтэй ирэв? Би ялнаас хэлтрүүл нүг гэж ирлээ. Хаан та. Харин би гавьяаг хорилж ирлээ. За,
Тэгвэл тэр ялдан ирлээд яар. Харгуудагийн харьяат бүгдээрээ тэрнийг хаяж зүгтж байхад би тэрнийг хяадан их зэргийн хүрээнээс оргуулan зүгтээ алгасан билээ. Чи тэрэн тийм үнэн чадлаа яхаараа надад дагаар орох гэдэг үлээ. Харгуудаа бол угаасаа хулжин залхаа очиндоо таарсан өөдгөө амтан байгаа юм. Гэхдээ би эзнээс урахыг төвдөөгүй. Та бол хүн болгоны хүсэл сэтгэлийг өөртөө татаж чадсан тал нутгийн богд баатар болохоор би үхэх ялнаас имээлгүй таныг зөрөн ирлээ. Чамайг хэн гэдэг үлээ? Наяа. Харгуудаа бид хоёр нэгэн тэнгэр доор хамт амьдрах очиргүй өшөтөн дайснуудыг чи мэддэггүй хэрэггүй. Мэднэ. Мэднэ гин шүү. За, тэр гавьяа хорлогч үгүй өчгтөн. Хаан та. Энэ бол таргуудагийн толгой байгаа юм. Энд байна. Нэрэ тэрний толгой байна. Чамаа хэн гэдэг вэ? Намаагүй Тодоо байх шүү дээ. Тийм ээ. Би Тодоо байна. Чи өгөж далд ороогүй байсан юм уу? Хаата би өгөө гүцэгээгүй байна. Ордоо хэл. 30 хэдэн жилийн өмнө би Таргуудагийн шахалдаар арга буюу өвдөн үжин та нарыг орхиод явсан юм шүү дээ. Таргуудад хамаг гай варцдын хүү талгыг нээсэн өөдгөө амтэг. Гэтэл энэ муу наая Таргуудыг тавиад явуулж байгааг тэмцэлгүй. Тэрнийг би алдаад хаантан өвдөн үжин Эсгүй Баатар та нарын өмнөөс өшөөгч нь авч өгч байгаа нь энэ шүү дээ. Хаанта энэ өдрийг байгуулсан гавьяаг бодолцож амиг минь өршөөн сойрхолтоо. Амир шүү. Хаанта тэр миний үг эцэг чирхийг алсан болохоор та өшөөг нь авч өгнө үү? Тэрнийг алуул таарнаа. Алаа. Одоо би чамайг алах болно. Гэхдээ би Таргуудаа туслан намайг хариуг алах шахаж байсны төлөө биш. Харин чи эхлээд өөрийн эзэн байсан миний эцэг Есүхэ Баатараас дараа нь одоогийн эзэн Таргуудаагаас урвсны шин төлөө алах гэж байгаа хэрэг. Наадхаа чирээд гарга. Хаанта би энэ өөдгөө амтыг зүйл дуусгая. Хаанта одоох эндээс ич харга. Хаанта наая. Хаанта Харин чи миний дэргэд үлдэж нөхөр минь болгодог. хаан эцэг минь тэр таны өшөөтөн дайсныг тавьж явуулж байсан болохоор яах найдаж болох вүлээ? Тэр Таргуудаагаас ураагүй хүн чинь надад яахан тэрслэг вүлээ? Хаанта хурдан зүгтаад Жамуха чи зүгтж ядгаасаа өнгөрсөн хурдан бууж өг. Мөнгөх тэнгэр намайг энэ хавцал руу оруулж зүүл дуусгах учиртай байж л дээ. Гэхдээ та бүхэн намайг миний журмын анд Тэмүүжинд хөргөн өгч яахан өгөхийг шийдвэрлүүлэх түн. Одоохон хүрэг. Чи тал нутгийн хүчит хөрөн бүргэд байсны чинь бодолцсон сүүлчийн хүслийг чинь болгоолгүй яах вэ? Тэмүүжэ, манай хонгороо давг танаад дагаар орсон болохоор би өөрийн төлөвний чинээ хүчийг төрийн төлөө зориулах боломжтой боллоо. Баярлалаа. Өрд таныг их л сандаг бололтой байдаг шүү. Бүрд маань чам шиг сайн нөхөртэй. Ийм дөрвөн сайхан хүүтэй болохоор санаа минь амарч байна. Та хоёр минь бие сайн бодож байдаг юм шүү. Цагаада тулв. Та хоёр он мөрөнлүүгэн бууцах гэлөө. Тийм ээ. Хаан эцэг маань биднийг төрүүлээд явж бай гэсэн. Эмээ ээж хоёрыг харж ханд хуучиртаа л да. Намайг их санаж байна гэдгийг ээжтэй хэлээрэй. Мөнгө тэнгэр өршөөн хамгаалж угаасаа гэж өглөө болгон ээж нь цацлаан өргөдөг гэж дамжуулаарай. Баярлалаа өвөө. Би ээжтэй дамжуулан хэлэх болно. За. Би ингэж явъя та.
Тэмүүжин хаантаа. Шадран өвгийнхнийг бид бутнэр гэлээ. Жамуу хаан байна. Араас ирж яваа. Тэр чамаар шийтгүүлнэ гэж байна. Миний морийг авъя тэр. Жамууха. Чи 13 жигүүрийн тулдаанаар манай хичнээн олон баатар ирсэг алснаа санаж байна уу? Тэмүүжин. Чи миний өдөртсөн 4 түмэн цэргийн хүчээр булаагдан одсон бүрдүүжингээ буцаан авч байснаа санддаг уу? Харин энэ удаа чи Монгол овгийнхны угийн өшөөтөн мэрэг татааруудаа амсан миний эсрэг босоо үздэ. 3 удаа журмаар барилдсан анд минь. Тэгвэл чи хідэн боолыг алж хэдрэг болсон адуу булаах гэсний төлөө миний төрсөн дүүг эхлэн хөнөөсөн босуу. Тэр үед чи яагаад бит хоёр 3 та анд өгч барилдсан андууд гэдгийг санаагүй хэрэг үлээ? Яагаад? Чи надтай маргаад яах вүлээ? Би нэгэн чиний гарт орсон болохоор намайг алж болно. Тэмүүжин. Чи харж байгаа үз? Би чамтай анх анд уулзахдаа солилцсон зээрийн шагаагч нь өдгөө хүртэл зүүсээр ирсэн юм. Харин би одоо өөрийн улаан цусаар нөхрөлийн минь тэмдэг болсон энэ шагааг бодох болно. Чи бидний амтын нөхөрлөл амдгаад хангарах өшөө хорсол үүр дуус хурвалаг. Харин энээс хойш дахин надад битгий дайсагнаж байгаарай. Жага хамбо аха. Та энийг хаан эцэг тоорол даваачиж тушаагаад сайдар халамжлан хайрлаж яваарай гэж зах. Мэдлээ хаантаа. Явцгаая. Хаантаа, жамуухыг үлдээж яах гэсэн юм? Тэрнийг албуул таарна. Хаантаа, жамуух таны эсрэг 2 ч удаа тэрслэн босож алхахаар завдж байсан хүн. Тэг биз дээ. Тийм шүү хаантаа. Жамуух бол ямагхан дотортой чимэгхэн бодолтой өөдгөө амтэн. Таны ачийг мартгал болно. Удахгүй өөдөөс чинь цэрэглэн босож мэдэх байх шүү. Дуугатаад. Тэр надад ач тусаа үзүүлж байсан цаг би юм шүү. Тэрнийг бодолцсон би тэрнийг өгөх ялаас илтрүүлж байгаа юм. Хаан эцэг минь. Жага хамбо авах иргэн ирлээ. Хан аавг минь. Тэмүүжин хүү маань жамуухыг алчихгүй. Үгүй ээ. Иесус эзэн маань тэрэнд энэрэнгүй сэтгэл заяасан болохоор өөрөө адгаас эмээгээ байлгүй дээ. Би л ёсоор нь гүйцэтгэж өгье. Тэмүүжин тэрнийг журмын анд ачлалт нөхөр байсныг бодолцсон хан аав таныг эвгээлдэн авч хайрлан хамгаалж байна уу гэж гуйсан шүү. За, санаандгүй л хэрэг байна. Аваа. Тэмүүжин сайн хүн болох санаатай юм бол бид нар заавал муу хүн болох гэдээ яах вүлээ те. Тэгээд ч жамуухад эрдэм хидээдсэн баатар ир тул
тал нутагт эзэнлээ тогтоохыг хэрэгт тус нэмэр болж мэдх юм шүү. Тэрнийг цацрын үүдэн суулган зарлиг тушаалаа буулгаж ивэл ямар вэ? Чамуухта удаа нөхрөлөж болохгүй хүн тул хан ахта тэрэнд дотн итгэл үзүүлж яахан болох вүлээ. Тэр түн буман цэрэгтэй байх үедээ надад дийлэгдсэн хүн чинь одоо хар толгойтойгоо үлдчихэд яаж чадах вэ? Аавгаха, санаа зовгон хэрэггүй. Ямар ч нэгэн тэрнийг хайрлан хамгаалж явахыг загсан бол би тэрнийг сайн бордоод цэргийн эрх өгөхгүй байлгаж л бай. Тэр хонь сүргийн дундаа л гүр хаана хийгээд явж өг. Тэгж болно үсттэй. Хаанта та хэд хоногоос татааруудыг дайлахаар мордох гэсэн. Тэгвэл аа бид нар онон мөрөнлөө буцаж бүрт хатан өөлөө үж нартаа уулзмаар байна. Яагаад тэр үлээ? Аавын нас дээр гарсан болохоор ихтэйний хөлийг дийлэхгүй байлгүй дээ. Би чамайг яагаад явах гээд байгаа юм бэ гэж асууж байна. Би Надтай байх тийм хэцүү байна гэж юу? Хадана. Миний хатан бол. үгүй. Дорд бол би яахан тэг зүрхлэх вүлээ? Чи дахиад л дэмэм яриад эхлэх юм. Чи 23 жилийн өмнө надад зөвшөөрөө үсттэй. 23 жилийн өмнө бол болох байсан. Харин одоо бол болохгүй. Яагаад тэр вүлээ? Наад чи хүний ихнэр байсан. Хөгшин хүүхэн танд хонгор баг нас шигэ хорвоогийн жаргал хэдүүлж чадна гэж. Даа шалтгаалж явах юм. Хаанта. Би үнэн үгийг хэлж байна штэ. За, болж үз. Хаанта. Та хэдэн баг хатан авчгаач дээ. Бүртүүжин мэрэгдэд булаагдан буцаж ирэхдээ зүчийг төрүүлснээс хойш таны сэтгэл их шаналгаатай байдгийг би мэднэ. Тийм биз дээ. Тийм биз дээ. Тийм үү? Юу ч хэмээл юм битээ. Би сэтгэлдээ зүч бол миний хүү болохоор би бүрт тэр хоёрыг хайрлан инхрэлж явах ёстой шүү гэж байнга л өөртөө сануулж явдаг. Тэмч учраас би бүртийн сэтгэлд юм хийчихвээ гэж туйлын болгоомжтой байдаг юм да. Аав маань жирийн толгойлогч байхдаа баг хатантай байсан. Гэтэл би хаан ширээнд суусан хүн. Тийм болохоор хэдэн ч ихнэртэй байхад болохгүй гэх газар байхгүй шүү дээ. Гэхдээ би бүртдээ сэтгэл хөрөөгүй шүү гэдгийг харуулах гэсэндээ л баг ихнэр авалгүй твцсээр өдийг хөргөлээ. Хаанта. Би эмэгтэй хүний хувьд гэж хэлэхэд бүрт хатан таны наад сайхан сэтгэлийг мэдчих юм бол цаагаараа улмал шаналх болно доо. Надад өөр арга алга да. Нэгэн л өөр арга алга байдаг юм бол та тэрэнд эрхэм дээд хэрэгм зэргийг нь өөрдүүлдэж хэдэн баг хатан авчихаач те. Залуу баг хаттын уяхан зөөлөн чанар таны сэтгэлийн гүндэг шархыг чинь баг чатуугаа эдгэх нь лавтай шүү те. Бүртүүчин чинийг ойлгох болно. Та хоёр жиг татаарай. Тэгэхгүй бол эсгийн нэмгэн зузаан адлаг болчихд юм шүү. Наад эсгийг ир чин толуудаа борооны цог хийж явах гэж байгаа юм. Ингээд шаар тас дуусч байна уу? Аа? Байхгүй. Тэгвэл нэг хувин аваад ир. Зүчит хийх борооны цуванд бас л ингэтлээ санаа тавьдаг уу? Чи тэгэр үү дээ? Тийм ээ. Чи яах гэж ирээ? Би өөрийн хүүгээ харах гэж ирсэн юм. Юу гинэ? Чи юу гэж вэ? Би өөрийн хүү зүчтэйгээр уулзах гэсэн юм. Тэр бол чиний хүү биш ээ. Тэмүүжингийн хүү юм шүү. Бэтгий донгос. Тэр чинь миний хүү. Чи эндээс танил. Бүртөө. Чамаг танил гэж байна шүү. Бүртөө. Өчим юу болов? Юу болов? Энийг эндээс одоохон зайлуул. За. Алло, ява. Бүртөө. Ява ингээс. Би дараа дахиж ирэх болно. Би заавал хүүтэйгээ уулзах учиртай. Бүртөө. Ээжээ. Цагаада тулуу хоёроо да. Ээжээ.
Цагаада толоо хоёр. Яагаад наашаа ирдэг лээ? Хаан эцэг танд санаа зовлоод бидний наашаа уулсыг. Хаан эцэг чинь сайн биз дээ? Сайн байгаа. Ээжээ. Саяын хүн хэн бэлээ? Тэр хүн миний алтан тавруутай Эмилийг хулгайлах гэж байгаад Яалаа байна. гинэ. Би тэрнийг алчхаад ирье. Хэрэггүй цагаада. Буйнараа болог. Мянга 202 онд Тэмүүжин эзэн 40 нас хүрлээ. Хаан аха. Бид нарын 40 овгийн татааруудыг бүслэн аваад байна. Жалин бухадаа занганд орсон тахимд болсон. Зүйтэй. Миний 4 дүү болон ээжийн 4 өргөмөл хөөхтөд тэнгэр мэт агуу гавийг байгуулж. Одоо бидний ээлж болсон. Шаргацсан барс хүн рүү дайрах аюултай байдгийг санагдав. Тийм болохоор дайснаа басамжиж болохгүй. Манай зэрэг нэгэн сэтгэлээр дайран орох хэрэгтэй. Дайсныг дарах цагт олзонд бүү саадагтун. Дайсан нэгэн дарагдвал тэдний юм хизээж бидний олз болохт бол хуваалдаж амжина. Хэрвээ бидэнд ухрахад хөрвөл анх довтлсон байрандаа даруй эргэж ирвэл зөхнө. Уг байрандаа эргэж ирээгүй нь олзон чунсан хүнийг шууд ал. Ойлгов уу? Хаан эзний зарилгийг ёсоор болгоё. За. Бүгдээр амтаж юусаа зоогдож айраг цагаагаа уугаад сайхан ундаж ямар. Маргааш өглөө дайралт эхэлнэ. Аха. Та харуулт гарч байгаа юм уу? Хатана. Аха. Би танаас нэг зүйл гуйх гэсэн. Юу вэ? Та наашаа хүрээд ирэхгүй юу? Наашаа хүрээд ирэлтэй. Юу байдаг вэ? Маргааш хаанд нь татар иргэн лөө халдан давтлах гэж байгаа. Тэгэхээр та гуасынхаа хөд эмс тааралдвал хаан эзэнд аваад ирээрэй. Энд чинь тэгэхээр хаан эзний таалал болж байна уу? Үгүй. Миний хүсэл байгаа юм. Тэгж болно гэж үү? Аха. Та ёсоор болгоо л доо. Тхүү. Монгол баатруудаа. Гүйдний толдооноор жадран овг Мэргэд аймаг бөрмөсөн усцсан билээ. Мэргэдийн тогтоо цөөхөн хүн аваад Баягал нуурын баруун эрэгт оншуушлан амьдарч байгаа. Ханград аймаг бууж өгсөн болохоор бидэнд дайсагнаж байгаа хүчин гэвэл зөвхөн татаарууд болоод байгаа юм. Бидний хоёр жөвг хаан энэ татааруудын гарт хорлогдож байсан. Тийм болохоор энэ удаа Эрдэнэ өстнийг эгнэг даран сөнөөцгөөе. Мөрөндөө. Хатгах сэлмээ өргөөд. Хатгах сэлмэн өргөөд. Хар сүлдээ дагаад. Хар сүлдэн дагаад. Эцэг өвгийн өшөөг авч эрэм талыг эзэгэнцгээе. Эцэг өвгийн өшөөг авч эрэм талыг эзэгэнцгээе. Татааруудтай 3 өдөр дараалан хатгалдан байлдсны эцэст татар иргэн маш их хохирлыг амсан Тэмүүжин ялгуулсан ялалтыг байгууллаа. Жалин бух 100-аад хүний хамтаар бүслэлтийг сэтлэн гарч оджээ. Эцэг минь. Би бас өөр нэгэн Тэмүүжин нэртэй хүнд шахагдан таныгаа бараатахаар шийдлээ. Тэр таны нэрийг авсан болохоор ч тэр юм уу? Хар сүлднийх нь барааг харсан татаарууд хандсан зүгтэн бут үсрэн зүгтаах юм. Түүний үзэгдсэн газар бүхэнд татааруудын хүүр хөсөр хөвтөж байна. Эцэг минь. Намайг бүү буруу шагараа.
Би татаруудын мөхлийг харж дэвчихгүй. Төөрсөн сүнсийн минь түшин авна уу? Миний амьдрал хортой арх аягалж эхэлсэн бол өнөөдөр хортой архиар дуустдаг байжээ. Амта сайхан сархат юган алтан хондгон дургачо ахмад хондод танартан алган дэрэм бария 온 심태 сархатан унчин хугин налмосте 우셔두릉 хорсоолн үрчээ зүрхэн хэлэнтэй эр өгчихлээ. Манай эрэлхэг жалибуух толгойлогч амар жингийн орноо морилох гээд ард ирхэн биднийг орхилоо. Монголчууд ирлээ. Бүгдээрээ 50 байцгаа. Бууж өгцгөөе. Тэднийг бүслээд аваарай. Эдгээ өдөл. Хурдан яв. Хурдл гэж байна. Хурдл. Алив. Ханта. Очоор алтан дарита нарайсан. Нартай хөнгөн шархулсан. Харин алтан хужирнаар цэргүүдээрээ олзны эдэмийг дээрэмдүүлж байна. Хожиж үзцгээе. Юмыг яаж мэдхүү? Ахиухан цэрэг мөр авч явъя. Зогс. Хаан эзэн морлон ирлээ. Алтан авах хожирах та нарт дайны үед хэнч олзон шунаж болохгүй ялалтын дараа тэнцүү хувааж өгнө гэдгийг би сануулж байсан биш үү лөө? Та нар тэрийг сонслоо. Сонссоо. Тэгээд яагаад зурчиж байгаа юм? Тэр чинь буруу байсан болохоор тэр хацаргоо охид хатар сайт мордыг булан авах гэж л дайнд явдаг үсттэй. Тэр бүхний чинь байлдааны дараа би өөрөө шудраг хуваарлаж өгнө гэсэн биш үү лөө?
Гайн дурсгасан цус өөрөөр атал яхаран ол зомгийг тэнцүү хуваана гэж. Үгүй тэр үед яагаад хэлээгүй юм бэ? Тэр үед биднээс асуусан билүү? Хаалтан хужир нараа. Та нарын үг төмөнтэй үнэн зөв байдаг байлаа шигсэн. Байлдын үеэр та хоёрын олзон шунаж байснаас болоод татарын толгойлогч Али бүх оргон зугтаж амтсан байна. Энэ бүхнийг цэргийн хуулиар шийдэх учир давсуу. Тэгээд чи яг санаатай байгаа юм. Та нар намайг хаан ширээнд өргөмжлөхтэй өргөсөн тангарах байгаа байх шүү. Хаанта. Жаад бохыг алддаг нь миний түн буруу. Бид нэгэн өвгийн үр ачнар гэдгийг бодолцсон сачвих шиг үхэл битгий оноогооч тий. Гурж байна. Тэмүүж хаамын. Би өөрөө чинь хамгийн хэцүү барих үед жамуухаас олон өөр дээр чинь ярьж байсан хүн. Гэтэл та жамуухыг тавьж явуулчихад намайг хэлтрүүлэхгүй байх хэрэг гэж юу? Явцгаа. Явцгаа шийд. Би та нарыг дахин харах хүсэл алга. Тэмүүжин. Чи өнөөдрийн өр төлөөсөн төлөх өдөр ирэх байлгүй? Урга